За сайн байцгаана. Бид нар өнөөдөр үе мөчний эрүүл мэндийн талаар задлан ярилцгаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш, анагаах ухааны доктор Одгэрэл Эмчигээ өрн оролцуулж байна. Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Чамд болоод үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бидний ярилцах хэдэн маань бол өөрөө үе мөч. За тэгээд эхний асуулт маань юу гэхээр яагаад одоо ер нь залуучууд хүртэл үе өвддөг болчихвоо те? Үе мөчний өвчлөл ер нь залуучууд байна. Энэ тал дээр таны одоо бодол тэ зөвлөгөө юу байна? За үе мөчний өвдөлж үүсэх нэг том суурийг бол би өөрөө нөгөө витамины дутагдал ялангуяа D витамины дутагдлын шалтгаанд ясны сэргэжил байх нэг магадлалтай. За хоёрдугаарт бидний сонгог хэрэглэж байгаа хоолууд. За хамгийн гол зүйл маань болохоор нөгөө хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг тай холбоотойгоор биеийн жин нэмэгдээд үүний шалтгаантайгаар үений мөрс илгээгдэх хэмжээг бол бас нэлээд түгээмэл байдаг гэж хардаг. Ийм судалгаа байдаг. Хүн биеийн жин 1 кг-аар таргалахад нэг алхам тутамд өвдгөн дээр ирэх ачаалал 4 кг-аар нэмэгддэг гэдэг ийм судалгаа байдаг. Тэгэхээр бид нар нөгөө биеийн жин нэмэгдээд ингээд хотчлтын улмаас ингээд таргалалт үүсээд энгийн үрс ус идэж байгаатай холбоотой таргалт үүсээд байна гэдэг маань болохоор нөгөө өвдөг түнхч гэдэг юм уу те бидний нөгөө ачаалал авдаг том үеийнүүдийн илэгдлийг үүсгэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө 10 кг жин нэмлэх хэд ч өвдгөн дээр ирэх ачаалал 40 кг болж үүсгэлэр чинь нөгөө ясны хооронд зөөлөх ёстой те тэр одоо амаржинлах ёстой гол одоо мөрс гэдэг зүйл маань өөрөө эвдэрч гэмтэх үндэс суурь үүсэж байгаа байхгүй. Мэдээж нас ахих тусам бол яг үений одоо мөгөөс жоохон ингэрэх те үений шингэний найрлага өөрчлөгдөх за яс хэврэгсэн сэргэж гисэн одоо ийм өөрчлөлтүүд бол явах нь явна. Гэхдээ энийг шууд насны өвчин гэж ойлгож бас болохгүй. 80 настай хүн те биеийн жин хэвийн булчингийн мас хэвийн тэгээ хөдөлгөөнтэй амьдралын хэм маягтай байх юм бол үе өвдөж илэгдсэн байдалтай байхгүйгээр үеинд өвдөлт мэдрэхгүйгээр хөшрөх боломж байгаа. Тэгэхээр бид нар юу гэдэг вэ гэхээр одоо ерөөсөө л насны юм да. Үе өвдөлт нь бол энэ бол одоо хэвийн үзэгдэл мэтэр ингэж буруу ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань хамгийн гол нь яг нь хөдөлгөөний хомсдол, тархалт тэгээд булчингийн үйл ажиллагааны сулралаас үүсэж байгаа одоо эмгийг болж таарат байгаа байхгүй. Тэгэхээр 80-таа хүртэл хүн ер нь зөв одоо арга хэмжээг авчвал үе бол эрүүл байх бүрэн боломжтой юм шүү дээ. Тийм бүрэн боломжтой гэсэн үг. За хамгийн эхлээд мэдих шинж тэмдэг юу байдаг вэ гэхээр босоход эхлээд үе жоохон одоо сууж агаад босоход үе жоохон ийм хөшинг байдал үүснэ. За тэгээ босоод алхаад унахлаар гайгүй болно нэгдүгээр. Хоёрдугаар дэлгэрэх эрт үеийн шинж юу гэдэг вэ гэхээр өглөөгөр баг зэрэг үеэр хөшинг мэдэгдэнэ. За тэгээд тэр маань болохоор нэг 15-20 минут байжгаад гайгүй болдог энэ шинж байдаг. За зарим үед болохоор бас яах нь үе жоохон ингэж одоо нужигнож дуурах барих те ялангуяа ингээд одоо хөдөлгөөн хийхэд дуурах энтер гэдэг шинж тэмдэг гарч явах юм бол энэ ер нь үеийн асуудал үүсэж байна гэсэн одоо үг гэсэн үг. За үеийн өвдөлт маань өөрөө нөгөө юм 4 үе шаттай байгаа шүү дээ. Тэгээ яг би зөвхөн үе шат болгонд нь одоо ямар асуудал байдаг юм бэ гэдгийг бас нэмээ хэлээд үгүй. Ер нь нэгдүгээр үе маань өөрөө юу вэ гэхээр илүү их нөгөө үений шингэний найрлага өөрчлөгдөөд одоо мөгөөс бол эвдэрч эхэлж байна гэсэн үе байдаг. За хоёрдугаар үе бол мөгөөсний эвдрэл бол нэлээд гүн түвшин рүүгээ явж гин гэсэн үе байдаг. За энэ үед болохоор бид нар хоёрдугаар үеийн шинж тэмдэг байдаг болохоор өдөржингөө хөдөл дээрээ алхаад ачаасны дараагаар оройн цагаар шөнийн цагаар өвдөлт мэдэгддэг. Өглөөний хөшингийн хэмжээ бол одоо яг нь өглөө нэг цаг шахам үргэлжилж байгаа. За тэгээд яг нь одоо шат өгсөх уруудахад өвдөлт нэмэгдэх ачаа одоо хүндийн барай явсны дараа өвдөлт нэмэгдэх энэ шинж тэмдэг илэрж байгаа юм бол бид нар үений одоо өвдөлт маань 2 дугаар үе лөө орчээ гэж бас бодож байна. За 3 дугаар үе дээр болохоор яг нь бүр ингээд босоход маш хүндрэлтэй. За тэгээд алхааны хэв маяг өөрчлөгдөнө. Богинохон зайд алхаад амархан ядарна. За ийм байдлаар 4 дугаар үе дээр бол яг гэхээр бүр өвдөгний
тэ хаана байгаа тэр үений гадна тал бол том одоо юм бүтцийн өөрчлөлтөнд орсон. Тэгээд яг нь ингээ байнгын өвдөлттэй болдог ийм шинж тэмдгүүд илэрдэг гэсэн үг. За үе гэдэг нь бол бид нар ингээ хоёр ясны хооронд зөөлөлж байгаа мөгөөрс байгаа гэсэн үг. За тэр мөгөөрсний чинь эргэн тойронд ийм холбох хэдүүд байгаа. Үений хүүдий гэж байгаа. Тэр хүүдийнээс шингэнүүд ялангуяа гиалуроны хүчил агуулсан юм шингэнүүд ус. Тэр шингэн маань өөрөө юу вэ гэхээр нөгөө мөгөөрсөө тижээдэг, титэгдэг, гадаргуугийн тосолдог одоо ийм үүрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нэр хэрэг тэр шингэн үүсэлт багасчих юм бол яах нь нөгөө мөгөөрс өөрөө тижээлгүй болчихно. Дээр нь нэмээд яах нь тосолгоогүй болчихно. Тэгэхээр тэр нөгөө босцоход алхаж хөдөлсөний дараа тэр өвдөлт үүсээд нужигнаад байгаа тэр зовирууд гардаг гэсэн үг байхгүй. Гиалуроны хүчил бол юу вэ гэхээр одоо зөвхөн үеинд өвдгөнд гэж ойлгож болохгүй. Ер нь бол нийт холбох хэдүүд тий арьс салцын доотолд байгаад үедээ өөртөө нөгөө шингэнээ татаад гээлжүүлээд тэгээд тухайн тэр эдисийг тогтвортойгоор одоо нөгөө тижээл чигшлийг өгдөг ийм үндсэн одоо зүй тогтолтой. Тэгэхээр нөгөө нас ахаад ирэхлээр нөгөө гиалуроны хүчил нийлэгжих те энэ үйл явц нь алдагдаад ирэхлээр хүн одоо эдис чиг дутагдаад яах нь хуурайшилд ороод ингээд эмгэгшил үүсэх нөхцөл бүрддэг гэж ойлгож байна. Маш олон эрэгтэй буюу холбох хэд тааны тэнд болгонд тархан байрладаг гэж ойлгож байна. Одоо тэгвэл нөгөө нэг үений асуудалтай хүмүүс ч юм бол ингээл үений тижээлгээл глюкозаминтэй одоо бүтээгдэхүүнүүд их ууж байгаа тий. Ер нь глюкозамин их уугаад байвал ер нь юу болох юм? Ер нь ингээд удаан хугацаанд бас нэг талтаа уугаад яваад гэж ер нь болж байгаа юм. За үений тижээлүүдийн найрлагыг судлахлаар мэдээж гиалурон байгаа. Тийм ээ, энэ бол тижээлийн шингэн үүсгэхэд нөлөөлж. Тэрнээс гадна хондротин сульфат, глюкозамин гэж байгаа. За тэгэхээр бүгдээрээ яг хялбаршуулаад ойлгуулж л та тий. Глюкозамин гэдэг маань болохоор мөгөөрсөнд хэрэгтэй тоосго гэдээ ойлгож байна. Хондротин сульфатыг бүгдээрээ одоо цемент нь гэдээ ойлгож байна. Тийм ээ. Тэгээд яг одоо бидний одоо гиалуронч нь бол усна гэд бодчих юм бол мөгөөрс үсгэд буюу мөгөөрсөн хан үсгэд хэрэгцээтэй зүйлүүд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ гурван маань өөрөө цогцоороо байх юм бол үеинд маш сайн тижэл болж өгнө гэсэн үг. За нас ахаад ирэхлээр яадаг вэ гэхээр зөвхөн хөдөлгөөний үйл ажиллагааны чадвар алдагдаад зогсохгүй хамгийн гол нь энэ хондротин сульфатын нийлэгжил багасдаг. Хондротин сульфат буюу одоо бидний нөгөө цементийн хэрэгцээ багасчдаг. Ингээд ирэхлээр нөгөө үений илэгдэл, эвдрэл гэдэг зүйл илүүтэй түгээмэл явагдах хандлагатай байдаг. Тэгэхээр бид нэр аль болох одоо тэр хөдөлгөөнтэй яг хөдөлгөөнтэй байгаад байгаа гэхээр нөгөө үений шингэн чинь өөрөө булчингийн юм байх нь яс булчингийн хөдөлгөөнд дунд цусан хангам сайжирна. Цусан хангам сайжирж ш тэндээс үений шингэн үүснэ. Одоо яг нь эргэлт гэдэг зүйл тэнд үүсчихэд учраас тийм байхыг шаарддаг байхгүй. Угаасаа нэгэнт одоо яг нь нийлэгжүүлэлт маань буурж идэг учраас ер нь ууж авах нь зөв. Энэ маань юу вэ гэхээр нөгөө хөдөлгөөний эрхчлөлтөө өтлөх боломжийг бид нарт олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэхээр одоо олон мета анализ судалгаануудын үр дүн үзэхэд бол 1500 мг-аар глюкозаминыг уух нь өөрөө үений илэгдэл эвдэрлээс сэргийлдэг. Тэ? За мөн одоо тодорхой түвшинд 1, 2 дугаар, 3 дугаар үедээ илэгдсэн байх юм бол одоо тэдний одоо өсөлт хөгжлийг дэмждэг гэж үздэг учраас ер нь бол хэрэглээд явах нь бол одоо зөв-зөвтэй л гэж ойлгож болно. Ялангуяа одоо нөгөө булчингийн мас багтай тэгээд одоо нас ахиж яваа дээр нэмээд үеинд зовир байгаа ийм хүмүүсүүд бол одоо хэрэглэх нь зөв. Ер нь бол яг энэ нөгөө эмчилгээний гайдлайнуудыг эмчнэр бид нэр дагдаг гэсэн үг. Тэр гайдлайнууд маань маш олон одоо судлаачдын судалгааг ингэж нөгөө мета анализ судалгааны үр дүн дээр үндэслээд ер нь тун гэдэг зүйлийг бол тогтоож идэг гэсэн үг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ревматологийн коллежийн зөвлөмж болгож байгаагаар бол одоо гиалуроны хүчлийг 80 мг-аар
хоногт хэрэглэх нь. За тэгээ глюкозаминыг 1500 мг-аар хэрэглэх нь, хондротин сульфатыг бид нар 800-аас 1200 мг-аар хэрэглэхийг бол зөвлөсөн байдаг. Тэгэхээр бид нар яг энэ зөвлөмжийн дагуу яах нь одоо үений илэгдэл эхэлсэн аюу хүмүүсүүдэд бол яах нь эмчилгээд зөвлөдөг. За зарим нэг хүмүүсүүдэд өлөн дээрээ ч юм уу одоо тий ходоодон дохол агуулгадгүй баг үед уухад бол баг зэрэг оосмос буюу одоо нөгөө юм усаа өөртөө татаад жоох юм одоо ходоод гисний зам юм баг зэрэг юм тухгүй мэдрэмж үүсгдэг. Түүнтэй холбоотойгоор тэрийг зарим хүмүүс мэдрэн зарим хүмүүс мэдэрдэггүй. Энэ маань тийм учраас яадаг вэ гэхээр түүнээс сэргийлээд хооллох үед эсвэл хоосны дараахан уух нь бол зөв гэж үздэг. Нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө зарим бүтээгдэхүүнүүдтэй жоохон агуулгадах хондротин сульфатын тун өндөр байгаа нь өөрөө яг энэ осмос одоо энэ нөгөө нөлөөг нэмэгдүүлдэг, нөгөө шингэнээ илүү өөртөө татаад ингээд яадаг вэ гэхээр бас яах нь одод гисний замыг баг зэрэг юм тухгүй мэдрэмж төрүүлдэг. Тийм аюунууд бол гаж нөлөөнүүд юм уу дагалдах нөлөөнүүд бол бүртгэгдсэн байдаг. Энэ бол тийм нэг амар санаа зовоод ах асуудал бол биш. Энэ бол зөвхөн хэрэглээтэй холбоотойгоор гарч байгаа яг нэг төр зүрийн л асуудал. Тэгэхээр бид нар нөгөө юунд зорж эмчилгээ ууж байгаа вэ гэдгийг л маш сайн бодох хэрэгтэй. Бид нар хөдөлгөөний хэрэгжүүлэг хангаад өөрсдөө төлжүүлэхээр ууж байгаа бол зөв цагт зөв одоо нөгөө нэг дарааллаар уугаад явнаа л гэсэн үг байхгүй. Энэ бол нөгөө бүр яг харшил гэдэг шиг ч юм уу тийм гаж нөлөө бол биш шүү. Энэ бол зүгээр дагалдаж илэрж байгаа нөлөө гэсэн үг. Тэгэхээр л энэ дээр товчондоо бол нэг санаа зовоод байгаа. Нэг санаа зовоод авах шаардлага байхгүй. Та хоолны дараа л уучих гэсэн үг. Нас ахаад булчингийн масс багасдаг. Мэдээж нөгөө үе юм маань жоохон ингээд илэгдээд мөгөөс нэнгэрч байгаа. Үүн дээр яагаад яг тэр үений эмгийг мэдэгддэг вэ гэхлээр булчингийн масс нь багасчдаг. Тэгэхээр булчингийн масса бүгдээрээ сэргээх ялангуяа одоо дөрвөн толгойд булчин гойны уртлын за гойны артлын одоо нөгөө хамстер булчин гэдэг зүйл маань ингээд нас ахихлаар ингээд багасаад идэх. Түүний алдагдлаас сэргийлээд одоо яах нь тасгалуудаа хийчих юм бол үений мөгөөсний зузаан нингэн байсан ч гэсэн үе өвдөхгүйгээр алхаад авах боломж олддог байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд би юу зөвлөх вэ гэхээр үе өвдөж байгаа хүмүүсүүд бол сууж явахдаа хөлөө яг нь дээшээгээ ингээд ирэн гараадас ингээд өргөх тасгал бол нэгдүгээр хамгийн цохимжтой. Энэ маань юу вэ гэхээр нөгөө өвдөж байгаа өвдгөнд ачаалал өгөхгүйгээр дөрвөн толгойд булчныг яг нь суллах, чангалах тэр ачааллыг өгдөг учраас энэ бол хамгийн цохимжтой. Энийг өдөрт 15 удаагаар 3 удаа хийх. За ингээд ямар нэгэн асуудалгүй өвдөлтгүй тэгээ булчингийн мас гайгүй болоод ирсний дараа яах вэ гэхээр нөгөө эсэргүүцэлд эрдзэнтэйгээр тэрийг хийж болно. Нэгдүгээрт. За энэ дасгал бол яв вэ гэхээр бас л нөгөө Америкийн нэгдсэн улсын ревматологийн нийгэмлэгээс бол бүр зөвлөгдсөн дасгал байдаг. 21 хоног хийсний дараагаар алхахад үе өвдөх биш тэ нөгөө өвдөлтийн зэрэг бол буудгаа гэж үздэг. Нөгөө булчин нь хөгцөнтэй холбоотойгоор. За дараагийн нэг дасгал бол юу вэ гэхээр ийм одоо юунаас төшж агаад хөдөлгөөнгөө одоо ийм сандалны артлын бариул гэдэг юм уу эсвэл цонхны тавцанд гэдэг юм уу төшж агаад ингээд нөгөө нэг өвдөг өлмий дээрээ зогсох, өсгий дээрээ зогсох, өлмий дээрээ зогсох, өсгий дээр энэ маань алхлаарэ за нөгөө гойны уртлын, гойны артлын тэр төлбөр шилбэний булчингийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Ийм дасгал. 3 дугаарт зөвлөмж болох дасгал болохоор нөгөө усан дотор дасгал хийдэг. Энэ маань юу гэхээр нөгөө өвдгөнд ирэх ачааллыг бууруулаад тэгсэн хэрнээ нөгөө булчин чангалах, хагшаах тэр үйлдэл гартгаа гэж үздэг. За яг нөгөө ер нь бол яг үе өвдөөд тий ингээ өрөвсөөд хавдаад энэ төр гэдэг чинь бол тэнд өрөвсөл идэвхтэй явж штэ тийм ээ. Нэгдүгээрт болохоор яг гэхээр бүр ийм ачаалал хит өгсөн одоо алхалт гүйлт тий эсвэл бүр дугуйж илтч гэдэг юм уу ийм бол болохгүй.
Тэ үе дээр ирэх ачааллыг нэгдүгээрт буулгаж чаад илүү зөөлөн хөдөл одоо сууж явахдаа ч юм уу тий ингээд зөвхөн өвдгөнийхөө нөгөө булчингуудыг суллах чангалах тасгалуудаа хийнэ гэсэн үг гэждэг. За хоёрдугаарт нь үрвслийн намдааж агаад тий тэгээд тасгалуудаа бол ингээд үргэлжлүүлээд хийнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр имээрээд юм уу тий физик хэмжлэгээр байд юм уу тийм байдлаар одоо намжааж яж. Гуравдугаарт бол яг үнэхээр хөвдөлттэй байгаа тохиолдолд бол нөгөө Америкийн ревматологийн нийгэмлэгийн удирдамжин дээр бол яадаг вэ гэхээр гадна талд нь түрхэх хэлбэрээр клофенакта ч юм уу тийм тосон түрхлийг түрхэж өвдөлтийг намдааж агаад тэгээ ачаалтаа сунгалтын тасгалуудаа хийдэг. Ийм зөвлөмж идэг. Яг одоо түрүүн таны хэлсэн одоо юу гэж алхалт, гүйлт, дугуйн жилт гээд энэ бол яг өвцөн үед зовиртой үед л дэмийгээ тасаа зөвлөж штэ. Тэгэхээр уг нь зөв ингээнээр бодох юм л яг нөгөө бидний хамгийн ашигтай дасгал хөдөлгөөнүүдийн хөдөлгөөн байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө хизээвэ гэдгээсээ л шалтгаалж яг ямар үед хөдөлгөөн хорих уу, ямар үед хөдөлгөөн зөвлөх үү, зөвлөх бол ямар хөдөлгөөн зөвлөх үү гэдг нь бол яг нь одоо шийдэгддэг. Хэрэг та одоо хот суурьнд байгаад энийг үзэж байгаа бол бид нар хөдөлгөөн засалчид очиод яг тэр эвдрэлттэй байгаа үеийнхээ орчмыг үзүүлээд булчингийнхаа одоо хүчийг тэгээ булчингийн одоо аль хэсэг илүү дамжиран хатан гарч чинь тэр хэсгийг өндлүүлж агаад яг зогсон дасгалаа заалгаж аваад хийх бол бас маш үр дүнтэй арга байдаг. Үнэтэй зөвлөгөө мэдээлэлээ хуваалцсан, хайрлсан од гэрэл эмчтэй маш их баярлалаа. Танд эрүүл энх сайн сайхныг хүсэн өрөөё.